Нарантуул олон улсын худалдааны төвийн битүү захад өнгөрсөн сард өглөөний 6 цаг 30 минутанд гал гарснаар нэг хүн амиа алдаж 300 гаруй түрээслэгчид эд хөрөнгө бараа материалаараа хохирсон аимшигт хэрэг гарсан. Гал гарсан өдөр түрээслэгчид цугларцгааж дээрх байдалд ихэд цочир цоцгоож байсан. Мөн хүн бүр дор доороо өөрсдийн гэсэн дүгнэлтийг хийж байсан. Үүний дараа нийслэлийн засаг даргын захирамжаар Баянзүрх дүүргийн засаг дарга Пүрэв даваагаар ахлуулсан нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн ялалтын газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулж хэргийг шалгаж эхэлсэн. Шалгалтын явцад шатсан худалдааны төвөөс цагдаагийн албан хаагчид шатсан байдалтай 40,000 $, 6 орчим сая төгрөг бэлнээр, мөн хонглын агуулгаас 5 иргэний 6 хүрэгч бүхий 390 гаруй килограмм өхөр хойно тэмээний хөлдөөс махыг гаргаж олдсон эд зүйлийн эздийг тодруулан хүлээлгэн өгсөн. Мөн хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг улсын мөрдөн байцаах газар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1-2 дугаар хилцээний мөрдөн байцаах засагт явуулж түрээслэгчдийн хохирлыг тогтоож байгаа юм. Одоогийн байдлаар хэргийг шалгах ажил 80% явж байгаа ба хэргийн илрүүлэлтийн талаар бид сонирхсан юм а. За тухайн хэргийг бол өнөөдрийн байдлаар бол улсын мөрдөн байцаах газар эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлцээр бол ажлын хэсэг гарган томилогдсон бол ажиллаж байгаа. Шалгалтын явц үндсэндээ гэж хэлэхэд бол 80-90 орчим хувьтай бол шалгалтын явц үргэлжлэж байгаа. За галын дүгнэлт өнөөдрийн байдлаар бол харахан гарааг байна. Шинжиж дүгнэлтийг нь бол гаргаад бол цагдаагийн байгууллагад танилцуулах ёстой. Тэгээ тэр нь бол харах хэрэг байна. За хэрэг үртгэл мөрдөн байцааны ажиллагаа бол үндсэндээ үргэлжлээд бол 80-90% явж байна. За одоогоор бол тодорхой хэмжээний хэд хэдэн хүмүүс бол бас цагдаагийн байгууллагад ирж бол бас мэдүүлэг тайлбар өгөх шаардлагатай байгаа. Нөгөө төгөр бол тухайн иргэдийн хувьд бол бас цагдаагийн байгууллагад ирэхдээ заашгүй хурдан иргэж мэдүүлэг тайлбар өгөх шаардлагатай. За эрэхтэй бол бичвэрэмт болон санхүүгийн болон эд материал бол худалдан авсан болон санхүүгийн бичвэрэмтүүдээ өөрийнхөө иргэний бүртгэл иргэний бичвэрэмт иргэний үнэлгээтэйгээ заашгүй цагдаагийн байгууллагад хурдан ирэх шаардлагатай байна. Ямар ч тач хэргийг шалгах ажил тун удахгүй шутрах тийшээ хандах нэ. Хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллага хэд хэдэн хүнийг шалгаж байгаа гэж байсан ба одоохондоо шалгаж байгаа хүмүүсийг нэрлэх боломжгүй гэсэн юм а. Тийм болохоор иргэдийг хэсэг шуугуулсан энэ хэргийг үйлдсэн эзэн нь удахгүй тодорхой болох бололтой.